За өнөөдөр таны ном англи хэлээр орчуулгадаар хэвлэгдсэн заах ном дэлхийн уншигчдын гараар хурж байна. Уншигчид маань жинхнээсээ одоо жохолчийн дуу хоолойг сонсё. Чин сэтгэлийн үгийг сонсё гэсэн ийм чахалгатай байна. За намайг ингээд урьж оролцуулж байгаад их баяртай байна. Энэ номыг би өчтөр үржтэр хүлээж авсан. Тэгээ ингээд харсан чинь зүгээр нөгөө хоёр нүдний нулимс бүрхлээ гэдэг шиг дэлхийн энэ олон миллиард хүмүүстэй хэлээр энэ номыг маань ийм гоё цаасан дээр тэгээ энэ доторх тэр гарчин мэрчний өгүүлэлт доторх зай энэ тэргүй маш сайхан түрхээ сайхан ном болчиход их баярлж байна. Дүү маань бүр их нарийн бодсон юм шиг байна. Миний төрсөн өдөр 4 сарын 17-ны өдөр Америкт гарсан. Тэгээ тэрнээс хойш ингээд хоорондоо харилцаад энийг захиалж авсаар адилхан жоохон удчихлаа. Тэгээд ном аваад чамд би их баярлалаа гэж бичсэн чинь дорхон тэгвэл одоо хоёулаа нэг ярилцлагыг намайг одоо дуу хоолойгоо маань уншигчтай хүргэе гэсэн чиний саналыг хүлээж аваад их баяртай байна. Харин хүмүүс их авч байна Amazon дээр ер нь дэлхийн одоо аль улс орноос жахалаад авах болж чадтай болчихсон. Тэгээд сэтгэлдлүүд ирсэн байгаа. Тэгээд хоолчийн одоо жинхэнэ дуу хоолойг сонсё, зүрхсэтлийн үгийг сонсё гэсэн ийм хүсэлтэй байгаа юм. Тэгээд танаас нэг өнөөдөр бас нэг хэдэн асуулт асуух юм төлөвлөгөөтэй ирсэн. Номыг унших бол нэг асуудал бас жохоогчийн зүрхсэтлийн үгийг сонсох бас өөр гэж тийм ойлголттой байдаг юм байна. Тэгээд таныг өнөөдөр чаг жаван гаргаад ингээд ярилцлаганд хүрэлцэж ирээд оролцож байгаа одоо маш их баяртай байна. Баярлалаа. Тэгээ энэ ном бол одоо их жужаан ном болсон. Тэгээд энэ жужаан номыг одоо товчлоод одоо яг та өөрийнхөө үгээр нэг л үгээр хурангуулад нэгтгэхэд хэлэх юм бол энэ чухам юу бичсэн ном юм бэ? Заа гэдэг ном. Нэг өгүүлбэрээр тайлбарлахад хэцүү. Гэхдээ заа гэдэг үгийг эхлээд олох гэж их зовж байгаад энэ заа гэсэн үгний дотор ертөнцийг зааглаж байсан улс орнуудын зааг ялгаа арилж заагүй ертөнцийг бий болгож чадж байгаа үндэсний харсан учраас яг тэр одоо агуулгаар ганцхан өгүүлбэрээр тайлбарлах юм. Нэмэлт өгүүлбэр тайлбарлах юм бол зааг байх ёстой газар байна. Хил хязгаарын зааг байх ёстой. Тэнгэрийг заадсан заадс байх ёстой. Харин хүний эрхчлөө хязгаарлалт. Тэгээд хөгжил цэцгэлтийг хязгаарласан тийм заагийг бол бүгдийг нурааж явах ёстой гэсэн ийм агуулга. Би бол зүгээр л одоо хүйтэн дайн дууссан. Тэгээд одоо ардчил ирсэн. Берлингийн хэрмийн нураасан. Тэгээд та бол яг тэр үед нь Германд байсан. Баргал хамжаад нураалсан нэг юм шиг тэр сэтгэл төржсэн жохол явж явах үед. Тэр зааг арилсан гэж бодсон. Тэгэхээр тэрнээс бүр хамаагүй илүү гүн утгатай байсан юм байна л да. Тэр гүн утга нь бол заагтай байсан капиталист, социалист хоёр ертөнц нэг үндэстэн хоёр өөр системд амьдраад, хоёр өөр үзэл сурталаар амьдраад, хоёр өөр одоо ертөнцид ах トゥ нэр салж амьдраад энэ зааг ялгааг нэг өдөр Берлингийн хан гэж айхтар ханыг нурааж тэр хан нурснаар ах トゥ сэлгэн садангууд тэрвэрлдэн уулзаж алах лантуугаар тэр хан ирмийг нурааж байсан тэр мөчийг хараад ер нь энэ их хачин янзын хан бол байж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгосон. Гэтэл бид 1990 онд ямар ч заагүй нэг үндэстэн ардчил зах зээл орчоод ардчлал зах зээлийн дараа бол Монгол улсад нам эрслүүдийн заа маш хязгааргүй олон намууд бий болсон. Дээрээс нь үндэстэн дамжсан хүмүүсийн заа, олигархийн заа, баян ядуугийн заа гэд Монголд ч өөрсдөө тойруулсан хан хэрэм хашаа бий болгоод байгаа давхар утгатай гэдэг шиг бид хан хязгаар гаргаж болохгүй ард юм шүү. 3.2 сая хүмүүсүүд биенээсээ хязгаарлаж болохгүй шүү гэсэн агуулгыг давхар гаргаж ирэх гэж оролцсон ийм л агуулга юм да энэ номны. Номыг бичсэн одоо зорилго юу юм бэ? Энэ номоор та жоохон юу хэлчихсэн? Яагаад гэнт ийм одоо заа гэсэн ном
бичих болсон юм бэ? Би бол эхлээд өөрийнхөө талаар жоохон бодож ирсэн л доо. Гэхдээ тэр штавга чи ер нь амьдралыг их олон даваа нухчааг давж баяр баясгалыг жамсан, амьдралын зовлонгч үзсэн, амьдралын зовж жарлан үзсэн хүний хувьд нэг залуу үедээ өөрийнхөө үзсэн харсныг хоёр нийгмийн ялгааг ингээд нэг жоохон сургамжтай юм бичвэл болдгүй мүү гэдэг ингээд тэгээд аарсаархан намтар түүхээр оролцож суусан байхгүй юу. Тэгсэн чинь тэрвш дав гэдэг нэг болдгал ганц хүн биш. Миний туулсан амьдрал өөрөө бүхэл бүтэн өмнөх нийгмийн амьдрал. Миний аав ээжээр дамжуулаад өмнөх нийгмийн амьдрал. За дараа нь бол энэ өөрчлөлт шинжлэлийн нийгмийн амьдрал гэдэг ингээд гараад ингээд үзэхээр бол бүхэл бүтэн хоёр нийгмийн амьдралыг зурчгүй яасан гэдэг тийм санаа гарч ирээд тэгээд жирийн нүүдэлчин малчны герт зүгээр Монгол герт төрж өсөөд аав маань намайг гардаж авч одоо их барьж аваад тэгээд тугал хураг шиг хариулж хөл нүцгэн гүйж Монгол ахуйд дасаж амьдарчаад тэгээ Улаанбаатарт ороо тэгээ баруун Европын тэгээ улс оронд сурсан энэ хооронд чи амьдралын маш олон даваа нухчаа за ад жаргалтай амьдрал бүгдээрийг үзсэн юм байна. Энийг нэг ингээд нийгмийнх нь амьдралтай өөрийнх амьдралыг холиод бичвэл ер нь зүгээр юм биш үгээ. Тэгээ ном маань үргэлжлээд ингээд нэлээ явсан л доо. Тэгээ яваад байсан чинь бол бас найз нөхдөд ингээд үзүүлээд харуулсан чинь манай одоо найз нөхд зохиолчд нь чи ямар сони юм бичсэн байна. Энэ чих сонирхолтой байна. Өшөө нэг гүнзгийрүүлгээд тэгээд нэг ном үүсэн түүх маань зүгээр өөрийнхөө намтар түүхийг нэг жоохон бичээд өргөхтэй үлдээ нэг том ном гаргаач яах гэсэн маягаар бодож байгаа. Энэ өөр ингээд өргөжүүлээд яваад байсан. Тэгээд энэ номныхоо нэрийг олох гэж 30-аад нэр сонгосон. За жишээ нь өөр ямар нэр байсан? Тэгээд амьдрал бол тэмцэл хөх тэнгэрийн доор төрсөн юу юу ч үлээ баа 30-аад нэр байсан. Тэгээд өөрийн бас зохиолч найзуудаг миний номд нэр өгөөд хөөч. Тэгээд энэ заа гэдэг нэрийг бол намайг одоо хамгийн баярлуулж олсон нэр энэ байгаа. Уншиж явах үед бол сэтгэл төрж байгаа, сэтгэлийг догдлуулсан үед бол асар олон байж байгаа. Тэр 70-80 оны үеийн хүүхэд байсан үеийн амьдрал дараа нь ултай жирэг Германд очиж сурсан, гэр бүл болсон. За тэгээ бүр бизнесмен болоод анжгийн намаа хийсэн. Гэх мэтээр тэгээ дараа нь улсын хурлын гишүүн болсон, бүр шадар сайдвартал болсон ингээд сэтгэл догдлуулсан үед явдлууд маш олон байна. Тэгэхээр таны хувьд өөрийн чинь сэтгэлд үлдсэн одоо зүйлүүд нь юу байсан бэ? Миний энэ номыг уншаад байх юм бол би яг энэ номоор бол хүний амьдралд тохиолддог зовлон бишгшээл, аз жаргал бүх юм энэ номонд орсон юм шиг байгаа. Биний амьдрал өөрөө тийм адал явдалтай амьдралтай гэх юм уу? Эсвэл ерөөсөө хүний амьдрал байдаг бүх зүйлийг би одоо ингээд нэг хүний амьдралд бол бүх одоо гадаа дотоод амьдрал, хөдөө орон нутгийн нүүдэлчин амьдрал, өнчил, хагацал, үхэл, хагацал бүх юм орсон учраас энэ номыг одоо сэтгэл хөдлөсөн олон зүйл бий. За түүний дотор яг номоо бич дуусгах гээд би түрүүн дутуу өргөцсөн нэр хайж явсан. Тэгээ нэр хайгаад нөгөө олон нэрнүүдээ ингээд бичсэн байсан. Тэгээ би өглөө босоод Бурханыхаа өрөөнд орохгүй юу? Гэсэн чинь Бурханы өрөөнд дотор миний бирлэнгийн ханаас өөрийн биеэр алхаар цогж авсан тийм хэсэг ханы хилтерхийг байсан. Хадган болтой ханы хилтерхээ дээр очиж залбирч мөрөгчөөд хүн төрлөختөн битгий ингэж үхэл хагацал амьдаар нь одоо тамлаж салгаж байгаас гэж би бас өглөө залбирдаг хүн. Номонд орсон байгаа. Тийм, наад чинь тийм. Энэ тухай яриад. Тийм, наад зураг чинь. Наад чи бурхан шиг бас үздэг юм байна шүү дээ. Энэ Берлингийн хааны бэлэг дурсгалыг өөрийн гараар авсан энэ бол их үнцэнтэй. Зүгээр тэнд нэг дурсгалын зүйл аваагүй учраас үнцэнтэй зүйлээ бурхан шиг тавьчих шүү дээ. Би тэгээд хүн төрлөختөн битгий ингэж сал сарнаасаа амьдаар нь битгий салгаасаа хан ирмээр одоо битгий салгаасаа зүгээр хоёр үндэстэй уулзах гэж явж байхад 100 гаруй хүнийг битгий буучхаас гэж би бас залбирж байгаа байхгүй. Тэгээд өглөө нэг 6 цагийн үед ингээд босоод бурхандаа мөргөөд
Гэсэн наадыг чинь гинтгээ харахгүй юу? Тэгсэн чинь зааг гэдэг тэр нөгөө миний бичсэн олон юм дотроос тэр гинтгэн санаанд орж ирэнгүүтээ би ганцаараа дээшээ ингээ үсрээд ваа гэж ташхираад тэгсэн чинь манай ихний цочоод үгүй чи юу болоод ташхираад байгаа юм гэсэн би хашхираад олжглоо би чи юу өглөө 6 цагт хүнийг өгч яахт нь биш нөгөө нэг юмд орохоор тис чадахгүй нөгөө бодоод лаа шүү дээ. Одоо миний ном хизээ гарах бол ямар нэр өгөх гэсэн чинь тэгээ нөгөө заа гэдэг үгийг яг тэр Бурхны өрөөнд дотор тэр Берлингийн хааны хилтерхийг харж ягаад тэгж зааг нэрээ олцоо тэгээ хашгираад тэгээд би олцглоо нөгөө юу олсноо хийж чадахгүй баярлсан хүн чинь тэгдэг юм байлаа. Тэгээд эхнэр бүр босч ирээ чи чинь галзуурч зүгээр үстэй гэдэг. Тэгээ би нөгөө зааг нэр олцглоо гэсэн эхнэр юу сүртэй юм блэ гэдэг. Гэхдээ эн чинь нөгөө мөрөөдөж яавал хүн төрхөө яавал тэр үгийг одоо нэг ганцхан үгээр юм олчих юмсан гэсэн тийг бодож ирсэн юм маань гинтхэн орж тэр бол одоо миний номыг одоо хамгийн их баярлуулсан зүйлийн нэг. Мэдээж амьдралын дунд гадаа дотоод байж байхдаа хань ижлэн тэгэн танилцсан сайхан үе одоо бараг 50 жил ханилж байгаа хүүхэд насны эцэг эхтэйгээ маш их хачиргалтай байсан үе. Гинтхэн аав маань нас ороод шүнжэнгөө орон дотроо үйлээ тонж ирсэн. Яг нэг жилийн дотор намар ээж маань нас ороод нэг жилийн дотор аав ээжээгээ алдаад ямар их хүнийг дотор орж байсан. Тэгээ тэр мөч болгон их имзгэлсэн мөртлөөсөө мартагдахгүй айхтар дурсамжууд тэр дурсамж чи миний амьдралын цаашдын амьдралын тэмцэл тэгвэл нэг талаасаа хүн сорил нөгөө талаасаа сорилтыг даван туулахад тус болж ирсэн гэдэг. Ингээд үзэх юм бол надад сонин тохиолдлууд байгаа энэ номон дээр байгаа да. Тэгэхээр таны амьдралд өөрийн чинь амьдралд одоо зааг байсан уу? Өөрийн чинь амьдралыг одоо өөрчилсөн гэдэг ч юм уу? Тийм хүний амьдралс нэг зааг гэж юм ер нь байдгүй. Та энэ талаар юу бодож байна? Хүний амьдралын зааг ялгаа, үзэл бодлын ялгаа, саналын зөвлөдөөний ялгаа байл. Энэ бол том зааг биш. Миний хамгийн том зааг бол Берлингийн ханыг нурж яхад гэрээсээ давхиж очиод марксизм ленинизмын сургаалыг одоо үзээд марксист ленинист сургаалыг номлодог Германы чөлөөт залуучуудын ихтэй сургуульд сурчсан. Тэгээд социализмын буян хишиг, намынхаа буян хишгээр гадаадад сурчлаа гэж төр засагдаан баярлж явдаг хүний хувьд яг Берлингийн ханыг нурж явах тэр мөчөд хэдийгээр би ер нь бол хоёр Герман нэгдэх юм байна, хамтрах юм байна гэсэн үзэл бодол байдаг ч байсан. Яг тэр мөчөд нөгөө миний ном дээр байна шүү дээ. Берлингийн хан нуруу, би нуруу. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үзэл бодол байж байгаа хүн тэрийг хараад нурж байгаа. Нэгдүгээр үзэл бодол нурж байна. Нөгөө талаас яах вэ энэ ч одоо дайн дайчин болчих вэ? Хоёр улс нэгдэж байгаа нөгөө шүдээ хүртэл зэвсгэлсэн хоёр улс ч одоо яадаг вэ? Өөдөө тусан бууш хагааж ясан гэсэн айдас, эргэлзээ, тэнгэлзээ нөгөө үзэл бодлын нуралт яг тэр момент бол хүнд байдаг юм байна. Тэгээд айжмдаа тэр хүмүүсийн бахархж байгаа хоёр улс юу дайн дайчин бууш хагаамтай шампанскан тулгаад тэрвэрлдэж, орилдож байгаа хараад яг тэр мөчл байсан да. Яг Берлингийн хааны Бранденбургийн хаалганы хажуудад зогсоод тэгээ одоо тэр мөчл бол үнэхээр миний одоо оюун санааны зааг яах вэ гэдэг эргэлзээг тайлах анхны тэр мөчл байсан да. Сая та ярлаа маш одоо хүнд бэрхшээлүүдийг давж туулж ирсэн гэдэг. Тэгэхээр энэ таны энэ багын үеийн амьдралын энэ өнгөрөлт дараагийн өөрийн чинь улс төрийн амьдралд нөлөөсөн үү? Улс төрийн амьдралд ороход бага насны амьдрал их нөлөөлөг байгаа. Улс төрийн амьдралд ороод яг улс төрийн амьдралыг хэрхэн одоо шударга, зарчимж, ажил хэрэгч байх гэдэг бол миний бага амьдрал нөлөөсөн баг. Өөрөөр хэлэх юм бол бага наснаасаа хөдөөний хүүхд чинь юмыг ажигладаг.
малаа хариулахтаа ажигладаг, царцаа шумуулаас ахуулаад царцаа ирвэхээ барих, зурм магнах, за тэгээд л одоо загас жарахаа хөөсөлдөг, үнэ мал саахад туслах, морь унах, бүх зайдан морунаад бөксөө хологж явахад одоо яавал бөксөө олохгүй байхаас ахуулаад тэгээд л одоо амьдрал дунд өөрөө тэмцэж амьдралаас бол маш их юм сурж байгаа. Үг дээдсийн тэр яриа, хөдөөний хөхөвчүүдийн тэр яриа, тэр амьдралын ухаан. Тэгээд айраг цагаа хийхээс ахуулаад л өглөө эрт босно. Тухайлх юм бол тогоо мэдлээ гэж бодоход өглөөний 4 цагт босч ижил тогоо нэрнэ шүү дээ. Тэгэхгүй бол ус халчих нь хүүтэн ус байж иж ямар хөргөч мөргөж байх биш. Хүүтэн ус байж иж тогооны одоо дээдлэлт нь хүүтэн усаа хийж иж аригч нь нэрэгдэн шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд амьдрал дундаас монгол хүн нүүдэлчний амьдрал дундаас маш их мэдэрдэг. Одоо манай энэ их зохиолчд дээр үеийн агуу сэтгэгч нарыг харж байхад би ч үс мэдчихсэн юм. Тэгээд ингээд бодоод үзэж байхад бол энэ байгаль дэлхийн хүнд их тийм оюунлаг байдлыг өгдөг. Тэрийг эцэгхийнх нь хүмүүжил зөвөр залаад тэгээд сургууль соёлдоо зөв чиглэлээр оруулах юм бол нэг зөв хүн болж хүмүүжих тусалсан болов гэж боддог. Тийм учраас би бол улс төрд орё гэж юусэн бодож байгаагүй. Би баатарчууд, пианер дараа нэвлэн тэрж явдаг байл. Тэр зүг рүү бол идэвхтэй явж ирсэн үү, явж ирсэн. Тэгээ манай гэр бол бас жоохон зөрчилтэй аав маань лам хүн. Би чинь онцорлогт улаан бүчтэй пианерууд гээд ингэ явдаг. Тэгээ аавынхаа талаар хамаагүй ярьж болдгүй интерес болоод тэр болгоноос болоод тэр юмд нэг анхааралтай хандах мандах тиймнүүд бас жоохон тусуулсан болов гэж бодож байна. Ямар нэг зөв. Тэгэхээр чинь ийм нэг үг байдаг шүү дээ. Одоо малчин хүн болвол 1000 мэрэгжлийн яг байдаг гэдэг. Тэр малчин хүн болвол ерөөсөө маш олон мэрэгдлийг сурж эзэмшдэг гэдэг. Монголчин сүүлийн үед нэг мартаад байгаа үг байдаг. Одоо ажигламтгай тэр гэж байгаа. Гярхай гэж нэг үг байдаг. Гярхай. Гярхай гэсэн үг. Тэр үгийг ерөөсөө хэрэглэхгүй байгаа. Тэр гярхай хүн гэж ерөөсөө юмыг ажиглаад мартдаггүй. Манай авч мужаан байсан. Мужааны ажил туслан усаас хуулаад ерөөсөө тэр амьдралын ухаан гэдэг бол ер нь агуу ухаан шүү. Энийг бол орчин үед ерөөсөө мартаж болохгүй ухаан гэдгийг л хэлмээр. Ёстой 1000 мэрэгчлээ гэдэг чинь үнэн шүү дээ. Хөдөөний амьдралд байж байгаа тэр эцэг эхчүүдийн хайр халамж, үр хүүхдээ санаж байгаа байдал. Миний тэр ээж аав үр хүүхдүүдийн хандлаар санаа зовж байгаа. Тэгээд тэр үед чинь захиа бичих гэдэг чинь болоо шүү дээ. Яг уран зохиолын ном бичиж байгаа юм шиг байлаа шүү дээ. Эренгүүтэн дээр хотын сонин мөний чин дээр захиан дээр бүгдээр ингэ сайхан бичин. Тэгэнгүүтээ тойр сууж байгаа захиаг нь уншиж байгаа ингэж л явдаг байлаа. Тэгээд яг бид бол хот руу орж ирээд ачааны машин дээр сууж ирэн шүү дээ. Тэгээ гэр орноо ачаа. Тэгээ хотод орж ирээд хотын соёлтой танилцаад тэгээ тэр аж үйлдвэрийн комбинатур тэр олон хүний жагсаж жагсаад гэдэг өглөө тэр явж байгааг хараад тэгээ хамгийн түрүүнд гайхсан тэр цагдаагийн тэр нэг ирээ модоор ингээд ялцуулаад явж байгаа. Тэгээ Улаанбаатарын тэр гэрэл мэрлгээд эн чинь маш их шоконд орж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн том шок бол сургуульд ороод тэр үед би хотын шинээр барьсан сургуульд орж ирсэн. Тэгэхэд бид хөдөө чинь бол эрэгтэйчүүд нь цэнгэр дээлтэй, эмэгтэйчүүд ногоон дээлтэй байдаг гэсэн. Гэтэл бол бидэнд чинь хотод нөгөөд ороод ирсэн форм хувцас гэж юм байхгүй. Дууссан, олдохгүй. Биеийн тамирын хувцастай анх удаа гутал мутлаа шоолуулаад тэр бол том культур шок. Хүний амьдралд бол бас нэг том зааг ялгаа гарч идэг. За түүний дараа бол Германд очиод Германы нийгмийн амьдралыг үзээд бас нэгэн шок. Нэг нийгмээс нөгөө нийгэмд би чинь социалист бүтээн байгуулалт гэдэг би Улаанбаатарын Маккенсерийн комбинатод 3000 ажилтнаа тэр үйлдвэр өстой бужигндаг үйлдвэрд өдөр шөнөгүй ажилладаг байсан. Тэр үед ганцхан Улаанбаатар хамт ганцхан махны үйлдвэртэй, ганцхан яамын үйлдвэртэй байсан. Тэрэн дээр л өдөр шөнөгүй ажиллаж ард түмнийг үнсээр хангаж ийн гэсэн тийм нэг сэтгэлтэй. Өөрөөр хэлбэл мөнгөний төлөө биш. Яг ард түмнийхээ төлөө ажиллах ёстой юм байна гэсэн нэг социализмын муу янз янзын байгаа ч гэсэн бас нэг сайн давуу тал нь бол тэр шунал багтай. Хамтын хөдөлмөртэй хийж байгаа зүйл маань нийгэмдээ ард түмэндээ хэрэгтэй байна гэсэн тийм сэтгүү харьцангуй их байсан шүү. Тэрний дараа зах зээлд ороод эрхчлөө, үгээ хэлэх эрхчлөө, үйл ажиллагаа явах эрхчлөө. Энэ их давуу тал л да. Энэ эрхчлөөг зөв ашиглавал маш сайн. Эрхчлөө гэдэг юмыг хэтрүүлэх юм бол
замбраагүй байдал болох юм бол нөгөө тэр чинь нөгөө жинхэнэ одоо манайх чинь тэр зүг рүү орчод байна шүү дээ. Ардчилсан орн юм уу? Ямар орнгооч мэдхээ болчих гээд байна шүү дээ. Ийм л одоо зааг ялгаанууд их олныг үзсэн дээ. Харин тийм байна. Тэгэхээр юу байна л да одоо заагасаа шилжээд ингээд ардчилсан нийгэм рүү орсон. Тэгээ одоо шилжилтийн үе гэж ярьж байгаа. Одоо шилжилтэхээс илүү маш их хямарж байгаа. Тэгээ та бол дотор нь байсан хүний хувьд юу гэж хэлмээр байна вэ? Миний өөрийн харж байхаар бол одоо ерөөсөө эрхэм мэдээд эд баялагын төдөөд одоо тэмцэлдээд байх юм шиг байгаа юм. Би яг тэр үед 90 онд чинь Германд байсан. 89 онд чинь Берлингийн хан нураад тэгээд 90 онд хоёр Герман нэгдээд тэр үед бол манайд яг ардчилсан зах зээлд орж байгаад тэгээд бидний үе бид тэр чинь нэг 25 6-аас нь 30 эдтэй залуучууд чинь нөгөө өөрчлөн байгуулалт ил тод байдал гэдэг Горбачевын тэр үзэл бодолд нэлээ итгэл үнэмшилтэй өөрийнхөө нийгмийг шүүмжилдэг засалруулахын их байна гэдэг л ийм л одоо хүмүүс байсан. Тийм учраас Германы өөрчлөлтийг харчаад Монголд болж байгаа ардчлалыг одоо Германы телевизээр гахаар нь босож хундах тулгаж илаа шүү дээ. Баярлаад үсрээ бас нөгөө нэг үсрлээ гэдэг шиг зааг намайг оллоо гэдэг шиг Монголд ардчлал гарч ирэх баярлж байсан. Тэгээ яг өөрийнхөө Германд туршлага алдаа оноо нэлээ харсан хүний хувьд бол Германд нас одоо ийм хиймээр байна гэж боддог байсан. Харин тэр үед бол манайхан зах зээл ардчлал гэж хөгжингүүд нь хамгийн түрүүнд манайхан бол нэг задгаа тавиад өгчихсөн. Тэгээд бүх юмын задгаа тэгээд нэг ганцгийн 8 гэдэг хөгжсөн. Тэгээд нэг давснаас өөр юм байхгүй байж хад ганцгийн 8 болдог тусуулсан. Тэр үе чинь Германд учраас машин унаа зөөн тэгээд хороомон гутал тэгээд үлдэгдэл бараан тэгээд маш олон хүмүүс байдаг очдог. Тэгээд дам хатуу валюттай өсөрчөөс манайх амаргүй тийм үед бол би бол манай эхний үетерч одоо гэрийг зочдууд шиг болгож байдаг. Герман хүмүүс бол тэрийг ойлгохгүй л дээ. Олон нуурж байд шуугаад байдаг. Тэгээд баг юухтан аштайхан чимээгээр ороо үз шууж болохгүй шүү тэгээд. Тэгээд найз нөхдөд тусалдаг байсан. Тэр үед бол ардчилсан байна уу? Ардын нам байна уу? Аль нь ч хамаагүй ирсэн зочин болгонд бол үйлчлээд явуулчих юмсан. Барууны ертөнц нэг ийм байдаг юм байна. Аштайхан бараа бол ийм байдаг юм байна. 5 төгөрч гэсэн эмэгтэн тусуулчих юмсан гэдэг унаа машин бариад ингээд тусалж явсан л доо. Тэгээд манайхан бол ардчил зах зээлд орохдоо бол миний бодлоор одоо ч гэсэн шүүмжилтэй алддаг нь бол нэгдүгээр бид ямар нэгэн бодлогогүйгээр орсон. Бодлогогүй. Тэгээд ерөөсөө барууны зөвлөхүүдийг ёстой нэг үг өрчлөн дагсан. Тийм. Манайд ирсэн зөвлөхүүд болвол социалист нийгэм гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Үзээгүй. Дээрээс нь Монголын түүх соёл нүүдэлчний амьдрал. Бид ямар нийгмээс ямар нийгмийг байгуулсан, ямар амьдралаас ямар амьдралыг байгуулсан. Дэлхийд ямар түүхтэй, ямар соёлтой дэлхийн түүхийг бүтээж байсан улс гэхээсээ илүү энэ социалистыг бол бүтэхгүй коммунистууд гэсэн хандлагаар хандаад социализмын үеийн бүх хийжсэн зүйлүүдийн буруу бүгдийн нураа ивд устгах. Яг гэвэл тэр социалист бүтээн байгуулалтаас юм харагдах юм бол хүмүүс эргэж санана гэсэн тийм зөвлөгөөнүүд өгч. Тэр хүмүүс хаана зөвлөгөө өгч байсан юм бол Африкт, Латин Америкт, Ази тэр улсуудын соёл, тэр улсуудын түүх бол Монголын түүх шиг тийм агуу түүхтэй улсууд биш байхгүй. Тэгээд дээрэс нь бид социалист систем муу сайн ч гэж ярьсан бараг 100% бичиг үсэг тайлэгдсэн. Гадаад дотоодод сурцсан. 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс болчихсон. Ийм улсуудад биднээсийг нэг тэнэг хүн зөвлөгөө өгч байгаа юм шиг зөвлөгөө тэрийн манай ардчлагчд дээрэс нь бол аж амьдрал мэдэхгүй. Тийм хүмүүс бол зүгээр долдоолоод үгдүүгөө дагалтсан л да. Тэрнээс бол буруу зүйл ихлээ. Тэгээд нөгөө социализмын үед гадаад дотоод манифестшиг ахуулаад өндөр мэргэжилттэй инженер техникийн ажилтнууд бэлтгэсэн. Одоо бол хүний нөөц гэж байгаа тэр үед боловсон хүчин гэж байсан. Тэгээд өмч хувьчлалыг яг Германы үлгэр жишээгээр Германы Трой хаанд гэдэг юм. Тэрний жишээгээр хувьчилсан. Гэтэл бол Герман бол хувьчилчихад бол цаана агуу том үндэстэн зүгээр
Германы мэдлэгээний мөнгөд зүүн Германы, баруун Герман руу хэлээр орсон болон 100 Deutsche Mark бэлгэж ялаа шүү дээ. Тийм мөнгөтэй газар тэрийг дуурайж хийх нь бол манай зохимж. Тэгээд бид чинь үйлдвэр аж ахуйн газар бүгдээр ингийн устгаад ичсэн. Тэгээд тийм байсан хамгийн үнэтэй юм нь бол тэр бэлтгэсэн боловсон хүчин мэрэгжлийн ажилчдаа ганцгийн 8-аар чинь болгоцсон. Өөр яхад биднээс ч ажлын ухаал чинь 8 хийж авах юм. Энэ бол хамгийн том юм юм. Дээрэс нь тэр үед нөгөө үйлдвэр аж ахуйн газар чинь өндөр мэрэгчлэр ажиллаж исэн хүмүүс нь өөрснөө үйлдвэр аж ахуйн газараа хөвчилж аваагүй улс төрийн бүлэглэлөө намынхан хуйлдаж явж үнгүүдүүлж яваад нөгөө үнгүүдүүлж авсан хүмүүс нь тэрүүгээр баяжаад социализмын материал техникийн бааз гээд баахан S-класс аванд хадгалаас тийм чинь бүгдээр ингэ зарж үрээд баяжаад тэр мөнгөөр буцаад улс төр хийгээ. Яг үүндээ бол улс төрийн тэр суур нөгөө мэрит зарчим гэж байхгүйгээр зүгээр л одоо гоё ярьдаг ажил амьдралын туршлага байхгүй. Тэгээд коммунизмыг, социализмыг дээд зэргээр муулж чадсан. Тэгээд тэр баяжсан хүмүүс энэ арчлалыг чинь толгойд зүгээр бүгдээр сайн хүмүүс байсан. Сайн хүмүүс байсан. Олон хүн гарч тэгээд энэ арчлалыг чинь завхруулах тийшээ хандуулаад дээрээс нь улс төрийн сонгуул Монголд бол дан барууныхны зөвлөгөө өгсөн. Барууны зөвлөгөө нь бол ерөөсөө 3.2 сая хүнийг бол нөгөө намаан бол нам нь юу ч хэлж болно, юу ч худлаа юм зохиож болно гэдэг тийм сурчлагын айхтар том компани зөвлөхүүд ингэж ирснээс болоод ерөөсөө энэ их түүхтэй, соёлтой, өөрийн гэсэн одоо зан заншилтай улс орныг маань бол нэг барууны зөвлөх нэртэй. Тэр ч байтугай тэр зөвлөхүүдийн дотор зүгээр тэр компьютер дээр хөгжиж байгаа орнуудын ямар өөрчлөлт гарах вэ гэдэг компьютер дээр ажиллахын ичдэг. Эл Салвадор ч юм уу Боливинд байж байгаа юм Монгол гэж өөрчилж шөөж бичээд баригдчихсан түүхч биш шүү дээ. Сүүлдээ бол ерөөсөө мөнгийг шүтгэж нар болсон. Ерөөсөө мөнгөл бүгдийг шийддэг юм байна. Иргэчлөө гэдэг бол юу ч хийж болдго юм байна гэсэн. Ардчлал зах зээл бол маш чухал. Ардчлал бол нэг хүний диктатор биш. Ардчлалын хамгийн диктатор бол хууль байдаг. Би бол ардчлалын диктаторыг бол хууль гэж ийм том ял гаргаж ярьдаг юм шүү дээ. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийг болчих. Хууль хэрэгжүүлдэг болсон. Ийм байдал одоо үргэлжлсээр байгаа их гүнзгийж энэ чиний саяны сүүлийн асуулт тэр гүнзгийж байгаа эндээс л ихсэн гэж боддог. Тэр чинь одоо тантай адилхан гэж өөрийн биеэр тэр амьдралыг туулсан хүн л одоо өнөөдрийн улс төрт хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд дараа нь одоо бүр ганжийн 8 хийгээд тэр өөрдөө үйлчлэг анхнаа тэр Тэбэд андууд гэдэг супермаркет дэлгүүрийн өртөднээс ингэж өөрийн биеэр амьдралыг туулж бизнесээ босгоод гарч ирсэн хүн бол амьдралыг жинхнээс ойлгож иж бодож байна л да. Барууны нөгөө зөвлөгчдийн зөвлөгөөр явсан хүмүүслэр манай Монголыг буруу тийш хөтлөчихсөн юм уу та гэсэн ийм ойлголт байж байгаа. Би бол тэгж бичдэг. Манай ардчлагчид зарим хүмүүс бол ерөөсөө ийм үг хэлэх юм бол Америкийн нэгдсэн улс ч гэдэг юм уу барууныхны эсрэг үзэлтэн болноо. Тэднээс ч бас тэдний гар хөлөөд шүү дээ. Тэдэнд бэлтгэсэн хүмүүс шүү дээ. Тэдний гар хөлөөр ажиллаж байгаа хүмүүс бол ийм ярьж чаддгүй нэгдүгээр. Тэгэхээр энийг бол бодит үнийг хэлж түүх болгож үлдээх нь чухал гэж чиний хэлээд байгаа санал нэг байгаа тийм. Тэгэхээр бол ийм л юмыг нэг нүгөө ярих хэрэгтэй л дээ. Энэ түүх болж үлдэх хэрэгтэй юм байна. Гинтхэн гэлбэлзэн гэдэг шиг өөрснөө энэнд ямар нэгэн байдлаар оролцсон хүмүүс бол зөвхөн нэг талын ярина. Би бол бодит үнийг сайн муу аль алийг ярина. Тэрнээс биш дам муулаад яриад байгаа юм биш. Бас давуу тал байна. Эрхчлөө байна. Энэ нийгмийн хүчинд би бол тодорхой хэмжээгээр бизнес чөлөөнд тавьсан, улс төр чөлөөнд тавьсан, бас муугүй амьдарч байгаа гэдэг нь үнэн. Тэгвэл надад бол хулгай зэлгийн хийсэн байхгүй. Ариун цагаан хөдөлмөрөөр, зогсоосоогүй хөдөлмөрөөр бүтээж ажиллаж амьдарч л явдаг нэгэн гэр бүл байгаа. Тэгэхээр сая танаас бас нэг юм асууя гэж бодож ирсэн байхгүй юу? Тухайн үеийн одоо социалист нийгэмд хүмүүжсэн залуучууд, өнөөгийн ардчилсан нийгэмд хүмүүжсэн залуучууд чухам юугаараа ялгаатай юм бэ гэж асуух гэсэн. Одоо ер нь яхан болдог юм уу гэсэн бодолтой байна. Яг гэвэл та сая баруун ерөөхдөө ярьчих шиг боллоо л доо. Тухайн нийгмийг туулж яж энэ нийгэм рүү орж ирсэн хүмүүсүүд нь арай амьдралыг илүү ойлгож байгаа юм шиг санагчлаа л да. Ерөөсөө социалист нийгмийг үзэн ядагчтай байгаад байгаа. Нөгөө талаас ардчлагчид буруу гэж яриад байгаа. Би бол альва нийгмийн юм давуу сул талыг ярих хэрэгтэй.
бид социалистын нийгэм даван цүнхөө үүрчээд гудмаар явж байхад хүүхдүүд айдгүй, нусаа гойжуулчаад гудмаар явж айдгүй байсан. Одоо бол хүүхдийн хүчирхийл одоо юу ч гэнээр аимшигтай юмуд бий болчихно. Тэр үед бол амьдрал сайн байгаагүй. Тэгэхдээ бид бол ад жаргалтай байсан. Илтгэн долоо юм санаа зовх юм байхгүй. Бид нэг мундаг юм бүтээн байгуулна гэх тэрнийхэн төлөө зорьцсон учраас наадлын даван тулах тийм чадвартай. Тэр үеийн хүмүүсийн харьцаа, тэр үеийн хүмүүсийн хоорондын тэр шунал энэ төр бол энэ баг байхгүй дээ. Одоо энэ намын төвөрийн улс төрийн төвчөөний гишүүд энэ дамжин дарга тэгээд манай энэ Сэдэнбал дараагаас хуулаад тэр хүмүүсийн идэж уусан хэрэгжилсэн юм яриад л одоо жигтэйхэн аимшигтай луурчд байсан юм шиг л намаас нь хөөгөөд л одоо сүйд болцоосон шүү дээ. Тэгээд одооныхтай харьцуулахч одоо ч улсаас нь баян хүмүүс олон болчиход байна шүү дээ. Тэгээд нэг юм байгаа арчилсан нийгэм давуу талх байна. Хүн өөрөө хөгжих, эрхчлөөтэй байх, өөрийгөө хөгжүүлэх бүх боломж байна. Дэлхийдээ ч танилцж шүү дээ. Одоо арчлын бүн чивдэр одоо ингээд хаавсан Япон, Монголын хооронд ингээд шууд харьцаад миний намайг одоо техник эдийн засгийн хөгжлийн талаар бол ингээд сайхан ярьж байгаа. Энэ давуу тал үзэндээ байна. Гэхдээ нэг юм бодох хэрэгтэй. Манайхан ингэж ярьдаг. Ерөөсөн социализмын үед 60, 70, 90 оны бол дан ярьдаг байхгүй. Гэтэл тэгээд өнөөдөр баахан машинтай, компьютертай, техниктэй болсон юм ярьж байгаа. Гэхдээ 1960, 70 онд Вьетнамд компьютер байсан юм уу? Вьетнамд машин байсан юм уу? Филиппинд байсан юм уу? Тайландд байсан юм уу? Африкт байсан юм уу? Бусад бидэнтэй нас доор хөгжилтэй хүмүүс улсууд тэр үед биднээс доор байсан байхгүй. Яг социализмын үед манайхан ядуу амьдралтай байсан. Гэхдээ өнөөдрийн нийгмийн харьцаа, дэлхийн хөгжил их богино хугацаанд бүгдээр сайхан хөгжсөн байхгүй. Хятад ямар байсан 60-70 оны үед үүсгэн байсан шүү дээ. Бүгдээр хөгжсөн шүү дээ. Тэгэхээр биднээс манай энэ арчлагчид одоо сүүлийн үед ярьж байгаа нөхдөл арчлалыг сайнын цэс гадна саар бид алдаа дутагдлаа ярихаар л ерөөсөө коммунист гэдэг юм уу буруу юм шиг байж байгаа. Би бол өөрөө арчилсан үзэлтэй хүн байхгүй юу. Гэхдээ бодит үнийг хэлэх нь миний үүрэг байхгүй. Тэгэхээр одоо би зөвхөн нэг тийм судалгаа хийх гээд оролдож үзсэн. 1970-ад оны үед дотоодын нийт бүтээгдэхүүн, боловсрол, эрүүл мэнд за амьдрал нь Монгол ямар байсан байна, Африкийн орнууд ямар байсан байна, Латин Америк ямар байсан байна, Азийн орнууд ямар байсан байна. Гэтэл бидний өндөр хэдэн жилийн дотор жигтэйхэн хөгжөөд мундаг болсон гэдэг Монгол орн маань нөгөө биднээсээс доор байсан орнуудтай харьцуулахад тэднээс ч онгоцтой боллоо, усан онгоц үйлдвэрлэдэг боллоо, машин үйлдвэрлэдэг боллоо, маш ядуу амьдралаас дээшээ хөгжчихсөн. Хятадын 60-ад оны үед болсон ганцууданд би чинь 15,000 морь бэлгэлж тэднээс ганцууданд тусалдаг болсон байхгүй юу. Тэгээ өнөөдөр Хятад дэлхийн 2 дахь гүрэн болчихлоо шүү дээ. Тэгээ ингэж ярингууд нь Хятадыг магтлаач гэдэг юм ингэж эсвэл одоо Вьетнамыг магтлаа гэдэг юм уу ингэж ярьж болохгүй байхгүй. Тэгэхээр бид алдаа дутагдал болгоныгоо ололт амжилт болдгоныгоо харьцуулж ярихгүй бол ерөөсөө энэ түүхийг мэдэхгүй нэг долдойчууд худлаа яригч нар бол ингэж ийм нэг юм яриад байгаа. Нөгөө талаас залуучууд бол сайхан болж байна. Маш сайхан болж байна. Гадаа дотоод ялангуяа амьдарч тэр гадна дотны соёлыг үзээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа залуучуудын Монгол ирээд авч явна гэж бодож байгаа. Одоо өнөөдөр манай залуучуудыг төр засаг ажиллаж байгаа залуучуудыг шүүмжилээд байгаа юм л да. Би бол үгүй. Уучлаарай та нарын босгосон үр сад чинь та нарын босгосон та нарын замаар явсан шүү. Өөрснөө шуналтай өөрснөө усаасаа хулгайлж чад тэр хулгайныхаа араас яг л тийм залуучуудыг татна. Жинхэнэ шудраг залуучуудыг биш өөрснөөхөө бузар улааг өмнөөс нь шоронд орох хүмүүсийг өмнөөс нь цүнх баригч нарыг ингэж яваад байгаа учраас аваад яваад байгаа байхгүй. Тэгээ одоо ч манай чи шоронд орсон хүн болгон баатар болчихсон. Бүгдөө мундаг одоо ерөөсө хилмигдсэн болоод явж байна. Бүгдөө буруу юм хийсэн болгон зүв болж явж байна. Гэхдээ үнэхээр энд чинь цэвэр ариун байсан бол юу гэж ямар нэгэн гэмт хэрхийх юм. Магадгүй зарим нэг жоохон хилмигдүүл болсон байж болно. Гэхдээ зүгээр байж чийсэн хүмүүсийг тэхгүй шүү дээ. Тэгэхээр би бол залуучууд маань одоо өөрийн бодолтой энэ сайхан боломж, энэ сайхан нийгмийн байгууламжийг бий болгосон юм үед бол залуучууд маань өөрийнхөө байгаас. Ялангуяа би номынхаа буйнд бол Герман, Солонгос тэгээд олон оронд очиж лекц тавьж байгаа. Төгсөлд нь залуучууд надтай уулздаг байхгүй.
Тэгээ би хэлдэг уучлаарай би намын гишүүн. Гэхдээ та нар бол одоо ямар нэгэн одооноос намын цүнх баригчид намын долдоо болох юм бол тэгээд та нар өөрчлөгдсөн шүү. Та нар өөр гэсэн бодолтой нөгөө зүгийн гэдэг шиг зүгийн үүр гэдэг шиг гадаад байгаа та нар нэгдмэл сайхан бодолтой ямар нэгэн бузар улаан юмд оролцоогүй та нараас их юм гарна шүү. Сайхан залуучууд байна л. Тэгээ сайхан залуучууд боловсролтой залуучуудыг дан уруу татж байгаа нь өмнөх үү шүү. Бидний үү шүү. Магадгүй би тэрний нэг нь буруу гэж өөрийгөө бодоод би ер нь ямар алдаа хийсэн бол миний одоо эргэн тойронд байсан хүмүүс шоронд орсон юм уу, элдвийн долоонд орсон хүмүүс байна уу гэж заримдаа боддог. Би бас маш хатуу шаардлага тавьдаг. Миний доор ажиллаж байсан хүмүүсээс нэг ч хүн хэрэглэгт оролцоогүй. Оролцдоггүй. Тэгэхээр ийм болгоныг бол ярихдаа залуучуудад одоо миний захиж байгаа нь бол асар боломж байна. Сайхан нийгэм байна. Бид их алдаа гаргасан. Улсаасаа илүү баян хулгайчууд бий болчихлоо. Мөнгөний төлөө хоёр нүдэ өгч бэлэн хүмүүс бий болцсон байж байна. Их орондоо ирж чадахгүй гадаад дотоод зүгтаагаад гардаг боллоо. Тэгээ буруу юм хийсэн болго өөрсдөө зөв гэж тайлбарладаг боллоо. Сошиал нийгмийг ашиглаад энэ сайхан давуу талыг ашиглаад мөнгөтэй хүмүүс нөгөө тороолууд ашиглаад боллоо. Тэгэхээр миний хувьд бол энэ болгон дээр манай залуу үед ирээдүй байгаа шүү. Хамгийн гол нь энэ ах нар нь тэгээд яг өөрсдийнх нь боожулсан хүмүүс тэгээд нөгөөдөлтэйгээр буцаа байлдаад байдаг. Өөрснөө бий болгосон хүмүүсээ өөрснөө үгэнд нь орохгүй болонгууд нь буцаад нөгөөдөлтэй байлдаад байгаа юм. Тэгээд энийг л залуучууд сайхан боломж байна уу? Тэгэхээр та бас улс төрд их олон жил явсан. Улс төрөөс авсан хамгийн том сургаамж юу байсан бэ? Нам бүлэглэл дамжсан олигархууд. Үндэстэн дамжсан олигархуудын шунал нөгөө ёроолгүй далай гэдэг шиг айхтар шуналтай. Тэгээ энэний насандаа идээд барахгүй, үр хүүхдүүдэнд идээд барахгүй. Тэгээд улс орн чинь ядуу байж хахад ядаж нэг ганц бүтээн байгуулалт, ядаж нэг ганц үйлдвэр аж ахуйн газар байгуулчихгүй улмал албан тушаал луга шунаад өөрсдөө цүнх баригчныг үр хүүхдүүдээ ерөөсөө улс төрд оруулаад өөрснөө бас улс төрлөө ерөөсөө салж өгөхгүй 2020 онд бол би одоо 16 жил улс төрд явлаа. Хэдийгээр сонгон хайрхан дүрд намайг 4 удаа гаргаад 5 дахь удаа миний ирээд өндөр байсан ч гэсэн намайг бол одоо гарах сонирхолгүй бүлэглэл байна шүү дээ. Худлаа юуны судалгаа гаргаад таны нэр хүн доогуур байна. Та нэрээ татчих. Тэр гэсэн хүртлэмнүүд гарсан надад. Тэгэхээр нь би бол миний оюутлогоотой тэмцэж байгаа, газрын баялгаа хамгаалж байгаа энэ нам дамжсан үндсэн дамжсан бүлэглэлийн эсрэг хатуу ширээ үг хэлдгийг бол эвтэйхэн гिच намайг зайлуулах гэсэн бодлын нөхцөл байгаа юм байна гэсэн үүднээс би бол шууд одоо 16 жил боллоо. 49-ээр дөрөв дарсан залуучуудын та нарын цаг болсон. Залуучууд маань одоо орох цаг болсон гэсэн. Залуучууд орсон, олноор орсон. Залуучуудын дотор маш чадварлаг залуучууд ч байна. Зүгээр нам төрийн ажилд ерөөсөө ажиллаагүй. Төрийн ажил хийж үзээгүй. Өөрөө ямар нэгэн бүтээн байгуулалт хийж үзээгүй. Зүгээр дарга нарын урд хойно авч явдаг. Хамаг муу хаймыг нууж явдаг юм хүмүүс ч гэсэн орж ирсэн. Жохон харамсах сэтгэл төрдөг. Эрх мэдэлтэй болохоор энэ хүмүүс өөрлөлтөд байна уу? Эсвэл эрх мэдэлтэй болохтой зэрэг энэ хүмүүсийн өөрийнх нь мөн чанар нь илрээд байна уу? Би бол мөн чанар нь илэрч байгааг хэлж байгаа шүү дээ. Эрх мэдэл өгөөд үз. Жинхэнэ нүүр царайнд харагдана л гэж. Яг нөгөө эрх мэдэл өгөхөөр хүний нүүр царай харагдаг л да. Ерөнхий сайд байсан баярт эрх мэдэл өгсөн. Эрх мэдэл өгөхт нь одоо 9.13 тэгээд банимч гэсэн дэмжсэн хүмүүсийн нэг. Эрх мэдэл өгөнгүүт нь жинхэнэ нүүр царайнд гарч ирсэн шүү дээ. Тэр ямар нүүр царай гарангуудаа нөгөө эргэн тойрноо бүлэглүүдээ ажил тавьсан. За тэр чи яах вэ? А дээрэс нь үндсэн хууль дүрмээр зөрчөөд стандарт ус гэдэг засгийн газар байгуулсан. Тэгээ стандарт ус юм уучих юм бол хүн өхөн үсттэй. Стандарт ус аргуугаад манай чинь их хэсэг хүмүүс ордож үхээ үсттэй. Тэгээ стандарт бус гэдэг тэр үг нь өөрөө их гоё бусдад одоо
харагдж байгаа юм шүү дээ. Жинхэнэ өөрөө стандарт тус хүн байна шүү дээ. Тэгэхээр жинхэнэ нөгөө эрх мэдлийн хөнгүүд нь саяны өөрөө шилдэж байгаа юм юу сарын гарч ирж байна. Тэгэнгүүтээ оюутлага том төслүүдээ бид явуулах гэсэн гээд одоо тэрийг магтанд дуулаад яваад байгаа үст. Тэрний гайн одоо ч гэсэн засагдаагүй явж байгаа шүү дээ. Тэгэл яг эндээс нөгөө жин миний нөгөө зааг чинь гарч ирдэг байхгүй. Зааг эргэн тойрондоо хан өрн босгочж байгаа. Хашаа сард босгочж байгаа. Өөрийнх нь долдоо гэд гүгээд байгаа хүмүүсийг ингээд зүгээр хүрээлүүлээд аваад тэгээд нөгөө мэдээлгүй болтлоо тийм мансуурдаг байхгүй юу? Одоо тэрийг чинь параноич гэж хэлдэг л да. Одоо Сталин гэхэд бол сүүлдээ өөрөө юунд эхлээд мундаг байсан бол сүүлдээ бол эрх мэдлийн их болонгууд нь эргэн тойрон хүрээлээ тэр хүний чинь тэгээд сүүлд нь айхтар сүрхий диктатор болгочихсон шүү дээ. Яг түүнтэй адилхан яг энэ эрх мэдэл авсан энэ том нөхдүүд яагаад янз янзын хэрэг төвд ороод байна? Тэр шуналтай байна, эрх мэдлээ бялуурж байна гэхээр мэддэхгүй шүү дээ. Нуу чадаад яваад байдаг. Яг эрх мэдлийн хөнгөт нь жинхэнэ нүүр царайнд гараад тэгээд нөгөө өөрийнхөө хан нэр босгоод мань чи ингээд хажуудлаас нь өөрийн байна уу, хүний байна уу энэ нөхдүүдийг хилчгээр нь яаж игээд одоо оролдоод тэгээд угаасаа надаас янз янзын хулгай зэлгээ гарахгүй юм чинь энийг ямар нэгэн байдлаар улс төрөөс зайлуулна гэсэн тийм бодол байна шүү дээ. Шууд хийж чадахгүй тэднээс. Нэгэнтээ надад мэдрэгдээ цаашдаа миний үзэл бодол, миний одоо эх орно гэсэн одоо хийх гэсэн юм маань эдэнтэй нийлэхгүй учраас би одоо дунд нь байж нэг алиа салбдаа шингээд яваа зүгээр их хурлын гишүүн болоод явуулах нь надад сонирхолтой байна. Зоригтой, чадвартай залуучууд, сайхан залуучууд гарч ирж байна гэж. Тийм учраас эрх мэдэл бол өгж үзэхээр яг л жинхэнэ нүүр цайнд харагдана да. Тэгэхээр хүмүүс яриад байдаг одоо энэ эрх мэдэлтэй болоод эвдэрчлээ гэдэг энэ дарга болоод эвдэрчлээ гэж яриад байдаг. Тэр буруу юм байна л да. Ерөөсөө тэр чинь уг хүний хүмүүс л шүү дээ. Би тухайлах юм бол төрийн энэ олон сайд хийж байхдаа би ямар нэгэн юм гарсан түрүүний нөгөө өөр чинь нөгөө хөдөөний амьдрал, магадгүй улс төрийн амьдрал, миний нэг багын хүмүүжил, эцгийн хүмүүжил, тэгээд хөдөөний хүмүүсийн нэг тийм шунал мул байхгүй, байгаль дэлхийдээ юмаа хувааж идэг. Тэгээд аль болохоор ээж аавдаа тусалдан юм бүтээж хийдэг нөгөө мянган мэрэгжилтэй гэдэг шиг тэгж ажилладаг. Тэгээ ажилласан газар болгоно чин сэтгэлээсээ юм бүтээх юмсан гэсэн учраас над ч тийм нэг тийм эвдрэл гарахгүй байгаа. Миний дүр төрөл тэрүүгээр гараад байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо албан тушаалд байсан хүмүүсийн албан тушаалд очиод эрх мэдлээ одоо ашиглаж байгаа. Гадаад дотоодын банк занхинд одоо хадгалж байгаа. Тэгээд өөрөө бол өөр бус хүмүүсээр ингээд дамжуулаад хичнээн их юм авдгийн дээ одоо энэ чинь хизээ шуунч гэж бодгийг чи үр хүүхдтэй сайхан аав ээжтэй байсан юм шүү гэж үлдээх ёстой юм уу? Сайхан хөрөнгөтэй, луурын хөрөнгөтэй аав ээжтэй байсан гэж үлдээх юм уу гэдгийг бодох ёстой шүү дээ. Ялангуяа их мэдлэлтэй хүмүүс бол. Тэрнээс биш би бол хүн өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр сайхан амьдраад байхад бол ерөөсө болохгүй юм байхгүй шүү дээ. Мэдээж хүн болгон шунал бай. Хүн болгонд өөрийн эрх ашиг бай. Тэгэхдээ улсын эрх ашиг, Монгол улсынхаа эрх ашигыг ялангуяа улс төрчд хүмүүсийн одоо байх ёстой хамгийн ариун шин чанар тэр л байгаа юм л да. Тэгэхээр энэтэй бас нэг төстэй ойлголт байна. Одоо тогтолцооны буруу гэдэл энэ тогтолцоо буруу учраас энэ тогтолцоор хүн оролцохоор одоо буруу үйл ажиллагаа буруу юм руу орчиход байна гэдэг. Тэр бас арай тийм биш юм байна л да. Тогтолцоонд багсаг асуудал байсан ч гэсэн тухайн хүн нэрвээ үнэхээр хорно гэсэн сэтгэлтэй, чин сэтгэлтэй юм бол тэр асуудал бас арай өөр юм шиг санагдаад авчлаа. Яг тэр чинь хоёр янз. Ер нь тогтолцоог бий болгож байгаа нь хүмүүс өөрсдөө шүү дээ. Нөгөө эрх мэдэлд очисон хүмүүс өөрийнх нь хүслээр тогтолцоонууд бий болж хэлж шүү дээ. Бий болж шүү дээ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол нөгөө нам дамжуулж байна. Ичид зоохгүй нам нөгөө хоёр нам хоорондоо өрсөлдөж тэгэнгүүтээ нөгөө намынхын төлөө зүтгэж байсан хүмүүсийг та нарт одоо хамаагүй болцсон. Биднүүсийг ялтанд байгуулсан. Одоо бид нөгөө биднүүсийн эсрэг өрсөлдөжсэн нөхдүүдтэйгээ тэрвэрлж авъя гэдэг чинь одоо ч тэр чинь үргэлжлээд байна шүү дээ. Тэгээ нөгөө нэг үзэл бодолтой намга удирдах чадахгүй. Намынхын гишүүдийг удирдах чадахгүй болонгуудаа өөрийнх нь гишүүдэд итгэж чадахгүй өөр намын шүүмжлээс айгаад нөгөөдөлийг тэрвэрлж авч шүү дээ. Тэгэхээр тэрний цаана тэр хүмүүсээ нөгөө жинхэнэ дүр төрх нь гарч ирээд байгаа. Тогтолцоог өөрсдөө зориулаад зүгээр нэг намын их биш. Нам дамжсан бүлэглэл. Үндэстэн дамжсан бүлэглэлийг тэр сонирхолтой тохируулсан тогтолцоог бий болгох гэх. Тэгээ өөрийнхөө эргэн тойронд дуулууртай долдоо нарыгаа
байлгаад жоохон шудардаг хүмүүсийг түлхэж гаргадаг ийм болчиход байгаа учраас энэ дээр одоо зас сайжруулах хэрэгтэй юм уу гэсэн үгнээс зааг ялгаа хан ирэн босгочихлоо шүү. Бид нэг улс байсан чинь бид одоо вант улсуудтай болчихлоо. Жигтэйгэн том одоо нам дэвсэн бүлэглэлийн вант улсуудтай болчихлоо шүү. Энийг л би хэлээд байна. Заагийн цаавч бас ийм агуулга байгаа. Одоо өнөөдрийн Монголын улс төрд хамгийн их дутагдж байгаа зүйл юу байсан бэ? Таны бодлоор дотор нь амьдарч байсан хүний хувьд. Их л ярьж байна. Нэг сэдвийг нөгөөгөөр нь устгадаг. Ерөөсөө ийм их гарч байгаа авилгал хээл ахуул, ийм их гарч байгаа луур хулгай бүгдээр ингээд эхнээс нь ахуулаад нэг үрчлэн гаргаад яг одоо шударгаар гаргаад байх юм бол юм их олон юмны өчиг урд гаргаж улс даанч зардмын орно. А дээрэс нь бол маш үнэн зөвийг харуулна. Тэхийн бол ер нь дараагийн үе маань буруу юм хийж болохгүй маань гítэл гарах л тийм л юм би одоо маш хүлээж байгаа. Тэгээ нэг сошиал ертөнцийг давуу тал болгож ашиглахгүй сошиал ертөнцийг өөрснийхөө луур хулгайг дарах хэрэгсэл болгож ашиглаад байгаа. Яг энэ дээр л нэг тодорхой юмнуудыг гаргаж тавьмаар байна. Гэхдээ мөн чи одоо ярьж байгаа юмыг харахад бол би чи энэ дотор нь байсан юм уу? Бурхан минь гэхээр тийм юм яригдчихэж шүү дээ. Одоо яг үнэн бол тэгээд одоо бүгдээр ингээд үгүйсгдэг гаргаж ирсэн баримт болгоныг үгүйсгэж худлаа болгодог. Тэгээд хэрэгтэн төвхтэн болгон өөрснийгөө зөв болгодог. Тэгээд энэ ер нь бол бодиттой баримттай юмнуудыг гаргаж ирмээр байгаа юм да. Ер нь их олон бий дээ. Тэгээ энийг одоо ярьсан хүн болгон бол ямар нэгэн байдлаар улс төрөөс зайлуулагддаг. Эсвэл маш их олон тороолуудаар дайруулж зохион бичлэг хийлэгдэг. Хүн л чинь нэг жижиг сажиг алдаа гарах юм бол жижиг сажиг алдааг нөгөө том луураас нь том юм шиг болгоод тавиулаад өмүүлээд ажилладаг. Нэг ийм юмыг засчих юм бол за дараагийн залуу үед маань шударга зарчим, ажил хэрэгч шин чанар, тууштай байдал, элдвийн долоо луур хулгайнд орохгүй баймаар байна гэсэн тийм үзэл бодолтой залуучууд их байгаа учраас ингэж хандж чадвал 3.5 хүрэхгүй сая хүн чинь мөн ч амархан сайхан амьдрмаар байна та ингээд энэ их одоо би бол Эрдэнэт үйлдвэр оюутлогоо хэрэгэл зөв хийсэн бол Монгол улс энэ баг өөр юм байхгүйгээр шахуу сайхан хөгжчин мэдээж эдийн байтаараа гихэл юм боддог байсан чинь тэгээд тэр нь замбрааг л очихлоо яасан ч их айхтар шуналтай яасан ч их айхтар авилах ялах бол авдгийн. Энэ номыг уншаад байхад бол бас юу гарч ирж байна вэ гэж та бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ерөнхийлөгч болчих гоор байсан байлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг мууч тохироо хийгдсэн гэдэг энэ баримт нь хүртэл байж байдаг. Өөрийг чинь бол ерөнхийлөгчд нэр дэвшүүлэхгүй тэрнээ барьчаанд бол энх баярыг сулуулъя гэдэг. Тэгэд тохироо та энх баярыг сулуулахын төлөө бүр гарын өсөж ороод ам өгөөд ерөнхийлөгчд нэр дэвшээгүй тэгээд өнгөрсөн юм байна лээ. Тухайн үед бол таны нэр хүнд асар өндөр байсан учраас үнэхээр ерөнхийлөгчд нэр дэвссэн бол бараг сонгогч юм билүү гэсэн тийм ойлголт хүмүүсийн дотор байж исэн юм шиг байна. Тийм учраас л тэгж одоо гарын өсөмтөж оруулж исэн байх. Энэ үйл явдалд одоо харамсдаг. Би хэрвээ ерөнхийлөгчд нэр дэвшсэн бол би ерөнхийлөгч болчих байсан да гэсэн тийм бодол танд байдгүй. Яг тэр үед бол магадгүй миний алдаа байж магадгүй. Магадгүй миний давуу тал байж магадгүй. Хицгийн хүмүүжлээс хавуулаад өрн нэмэн гэдэг шиг манай аав ээж хоёр бол их өрн нэмэн дуудуулж байгаа үйлчлдэг хүмүүс байсан. Тэгээ би нэг жил аав ээжийг алдсан учраас юмд их зөөлөн ханддаг, хатуу хэлдэг. Нөгөө юу гэдгийг далайл том буул багтай гэдэг юм уу тийм хандлага гардаг. Тэгээд надтай ажилладаг хүмүүс бол тэгдэг гэсэн сайдвал заримдаа бол шуурулж өгөн шүү дээ ер нь хярган шүү дээ. Тэгээд тэрийн тисчээд явал дорхно юм марчдаг юм шүү дээ гэдэг. Тийм учраас би тэр эргээд тэрэндээ харамсаад байх юм байхгүй. Яг үгүй тэр үед өсгөлн зарлцсан, бие нэг тааруу, тэгээ бүх өрөөнд нь камер тавьчихсан, ярьж чадахгүй болохондор гараад хүртэл ингээд яриад илүүдэр чинь гар үсгтэй тэр номыг 7 сарын 1 гэсэн тэр номыг үзээд над тайлбарсан л да. Тэгэхээр за яг энэ тэр байна л тэр байна. Тийм наад чи байгаа. Нэг гэр бүлийг одоо ингэж гашуун зовлон дунгаад тэгээд намынхаа даргаыг
олон жил нөхөрлж байсан хүн ингэхээр би бол одоо нэрээ татах нь зөв юм байна гэсэн тийм байна. Сөөрөөсөн. Энийг бол зүгээр аялал талаас нь хандаж болох ба хүмүүс бол янз янз л ханддаг. Тэгээ би одоо өнгөрсөндөө тэгээд тэгсэн ингэсэн гэдээ яриад байхдаа дургу. Тэгэхээр одоо та эргээд бодоход одоо өнгөрсөн одоо 10 гаруй жилийн улс төрийн амьдралыг одоо баг 20 гаруй жил болчихсон байна л да. Тухайн үед тэрвээ би нэг ийм шийдвэр гаргаад ийм үйл ажиллагаа явуулсан бол зөв байж та гэсэн ийм зүйл байдгүй танд. Би бол харамсах юм байхгүй. Бүх ажиллаж исэн газараа би дан бүтээн байгуулж ирсэн, хүрдэн гарч ирсэн, сайхан гэр бүлтэй амьдралын дунд зовлон жаргалыг үзэж даван туулж чадсан. Тэгээд эх орныхон төлөө хоёргүй сэтгэлээс гарсан. Одоо хаач ямар ч газар өөрөө ажилласан газар очиход захирлаа, дарга, сайда, гишүүнийгээд хүлээж авдаг нүүр бардан байдаг. Тийм учраас надад харамсаад байх юм байна. Их харамсаж гуниглаж явдаг хүмүүс чинь бол тэрэндээ авсан юм дутуу, шунлан дутуу, гүйцээг учраас тэрнийхэн төлөө үзээд идэх юм шүү. Би заримдаа тэгж боддгийн шүү дээ. Тийм учраас би бол энэ шударга зарчим сайн сайхан ажлынхаа төлөө хийсэн бүтээснийхэн төлөө бол харамсаж явдаггүй. Тийм ч учраас одоо миний хийх ажил бол Монгол улсыгаа дэлхийд нэг танилцуулчих юмсан. Момоор танилцуул. Энэ Монгол улсын талаар мэдлэг гадаадд байхгүй шүү дээ. Сайн мөгийг бүгдийг нь гаргах юмсан. Тэгээ байгаль орчноос сэргээхний жоохон ажиллах юмсан гэдээ би нэг 2 нуур сэргээсэн. Сум орнуудыг одоо хөгжүүлэхийн төлөө модсод тарьж байна. Гэх мэтлэн нэг жоохон жаахан ч гэсэн эх орныгоо дэлхийд даяар сурталчих юмсан. Энэ байгаль орчны холбогдлолтой олон улсын хурал зөвлөгөөнд ч үг хэлээд ингээд нэг туслан дэмжлэг авчих юмсан. Энэ нар салхины том эрчим хүчийг Монголдо ашиглаад энэ хар утаанаас салгачих юмсан гэж бодож явж байгаа. Тэгэхээр таны бодлоор хүн ер нь ямар үед төрийнхөө эрх ашигыг өөрийнхөө эрх ашигын дээр тавих хэрэгтэй юм байна. Миний бодлоор бол та тэр үед төрийнхөө эрх ашигыг өөрийнхөө эрх ашигын дээр тавьсан юм байна. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээс өөрийгөө татаж авсан тэгж ойлгосон. Чухам одоо ямар үед энэ шийдвэрийг гаргадаг юм? Төрийн эрх ашиг гэдгийг яг юугаар хязгаарлах вэ гэдгийг бодох ёстой юм шүү. Заримдаа бол нөгөө би тэгэлээс хүнлэг шин чанар төрийн эрх ашиг энэ гэж нэг юм байна. Өөрийнхөө эрх ашигыг төрийн эрх ашиг гэж бодчиход байна шүү дээ. Төрийн тэргүүн болоод албан тушаалд дайраад л орохыг юм бол ерөөс юунаас ч ичиж зовхгүй энийг юм бол төрийн эрх ашиг гэж бодоод байгаа юм. Би бол ямар нэгэн албан тушаалд байж байхдаа хизээш дарга нарыг гуйж өрөөг нь манж хуйлдаа гэдэг юм уу тийм хийж төрд орж байгаагүй. Тухайлх юм бол янз янзын чиглэлээр одоо намайг буцаа сайдуулаач гэж хүмүүс хэлдэг. Тийм хүнтэй уулзчихвал болох гээд байна гэж. Тэгэхээр үгүй би надад итгээд ажил өгөх юм бол би төр засгийн төлөө хоёрдугаар сэтгэлээр зүтгэх юм. Нэг хүн дээр гуйж ажил ороод тэр хүн дээр өртөө юм шиг ажиллах юм бол болохгүй гэдэг. Би их нэлээд хэд хэдийн юм дээр бол тэгж хойшоо суусан юм. Ерөнхийлөгч болж улс орноо хөгжүүлэх сэтгэлтэй хүн нөгөө төрөний нэг хиллээс жинхэнэ дүр төрх нь албан тушаал хор хүн чинь гарч байгаа шүү дээ. Тэгэхээр албан тушаалын төлөө зүтгэж байгаа хүн гэдэг ямар байх вэ гэдэг тийм надад бас байн бодогддог л да. Баярлалаа. Тэгэхээр юу юм байна л да. Тэгэхээр чин жинхэнэ эх оронч үжилтэй хүн гэж юм ямар хүний хэлэх вэ? Одоо бүгдээр л одоо би монголон гэсэн сэтгэлтэй Монголын төлөө зүтгэж ийна л гэж хэлээд байгаа ч гэсэн үнэндээ жив жинхнээс эх оронч мөн үү биш үү гэдэг нь эргэлжээтэй юм. Таны бодлоор ямар хүнийг жинхэнэ эх оронч хүн гэж хэлэх вэ? Сая битээр ярьлаа шүү дээ. Албан тушаал тавиад албан шалах гаргаад албан тушаал тавих. Албан тушаал тавиад албан тушаалын төлөө хоёр нүдээс буцахгүй гүйж гэнэ үү? Албан тушаалын төлөө очингуудаа жинхэнэ нүд төрхөнд гарч ийн гэдэг чинь харагдаад байгаа юм биш үү? За яг энэ бол нэрэ бас нэг зүгээр үзүүлэлт олон үзүүлэлт байлгүй хөө жинхэнэ эх оронч гэдэг хүн ялангуяа шунал багтай, суур боловсролтой ажил дээр очих юм бол эх орныхон төлөө ажлыг нэгдүгээр тавьдаг. Дараа нь бол одоо салбардаа ханддаг хамгийн сүүл гурав дахь нь бол хувийн эрх ашиг яа хамгаалах. Хувийн эрх ашигаа нэгдүгээр тавьдаг хүн бол хизээш эх оронч биш гэж боддог. Одоо энэ дээр ингээ харж байхад бол тэр
одоо ингээд хуйлдаан болоод би нэгээ ерөөсөө зогсоо зойгоо газар дортол нь муулах юм байна шүү дээ. Тэгснээр маргааш нь хэвлэлдэж явангуудаа нөгөө муулаад байсан нөгөө хулгайч нөгөө луурч хүн чинь зүг зүгээр юм шиг л ариун цагаан юм шиг л ярьцгах юм байна шүү дээ. Тэгэхээр эсвэл нэг нь худлаа яриад байдаг юм уу? Эсвэл зүгээр нөгөө алуун тушаал очихын тулд тийм 8 тохирдог юм гээд энэ их өөрөө их л зохисгүй юм харагдаад байгаа юм да. Ир хүн хэлсэндээ имэйлт бол харьяасан да гэдэг шүү дээ. Хэлсэн бол тэр хэлснийхаа ардталт нь гарал да. Би тухайлах юм бол өгөөлгээд хэлсэн бол тэр хүндээ байх хэрэгтэй. Яг л би тэр бодож байгаад хэлнэ шүү дээ. Өнөөдөр нэг үгүй, маргааш нэг үгүй, өнөөдөр нэг хулгайч, маргааш чи жигтэй сайхан улс хөгжүүлэгч хамгийн шудраг хүн, их оронч хүн гэдэг шүү. Өнөөдөр хамгийн луурчин гэж ярьж байгаа маргааш хамгийн их оронч байж болохгүй л үстэй. Тэгэхээр Монгол хүний гоёо юм да. Бас зүй ёс суртахуун бол. Тэрнээс хууль дүрм одоо юу гэдгийг ардчлал зах зээл гэж зөндөө юм ярьж байна. Монголыг гойж байгаа гоёо бол ер нь гойж исэн гоёо бол ёс суртахуун, ёс зүй юм шүү. Ёс зүйтэй байдаг, хариуцлагатай байдаг. Тэр бол маш чухал. Чингис хааны үеэс хуулаад одоо энийг чинь ёс зүй, ёс суртахууны асуудал ярьж шít. Одоо 70 жилийн өмнөх хэмиг өнөөдөр залуучууд ярих чинь ерөөсөн тэр үед байсан нөхцөлийг өнөөдөртэй харьцуулбал би чинь сүйд болсон юм гэсэн. Гэхдээ тэр бус дэлхийг харалт. Одоо энэ Чингис хааны муулаад байгаа янз янзын ярьдаг цусдгаа мөртөө гэж яриад байгаа барууныхын өөрснөө яг 13 дугаар зууны үед ямар байсан? Бид энэ барууны одоо төв соёлыг мэднэ шүү дээ. Африк ямар улс байсан? Чингис хааны үед Америк нэгдсэн байсан юм уу? Австрали нэгдсэн байсан юм уу? Дэлхийн 3-1 гэж ярьж байгаа яг үүндээ бол тэр үед нэгдсэн дэлхийн хураа газрын чинь тал уус илүү над одоо эзэмшсэн шүү дээ. Африк нэгдэг байсан. Тийм ээ? Тэгэхээр бол энэ түүх мөнх ярихдаа өнөөдөртөө өнгөрснийг яг өнөөдрийн төвшингээр харьцуулах юм бол тэр үе шиг утгагүй юм байхгүй. Яг тэр үед бүх дэлхийг харьцуулах хэрэгтэй байхгүй. Би тийм учраас 1970-80-аад оны дэлхийн хөгжлийг Монголын тэр үеийн хөгжилтэй боловсрол мэдлэгтэй харьцуулж үзэх ёстой. Энийг би социалист бүтээн байгуулалтыг магтан шигсэндээ биш бид ч бас ч гэж хичнээн алдаа төвтгөл гаргаж хилмигдүүл хийсэн ч гэсэн гадны хөр гараар одоо орж исэн ч гэсэн би тусгаардагдсан суулсан. 1990 онд чинь зөвл толгойд улсын нэгэн бүрэлдэхүүн байгаагүй шүү дээ. Бид тусгаардагдсан суулсан шүү дээ. Тэгтэл тэр үед зөвлөлтийн бүрэлдэхүүн болсон өнөөдөр Казахстан яаж өгч? 90 оны Казахстан 90 оны Монгол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн дэлхийд танигдсан улс байсан. Тэгэхээр бол бид Монгол хүн ёс зүйтэй, ёс суртахуунтай байж чадах юм бол энэ бузар муухай бол хийхгүй шүү дээ. Энийг л одоо бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ зөвлөл хандмаар байна. Тэгэхээр энэ ном бол одоо 20 дугаар зуун 21 дугаар зууны түүхийг одоо өөрийнхөө жишээн дээр бичсэн одоо ийм ном. Ер нь бол би бол түүхийн чухал баримт бичиг гэж бодож байна л да. Тэгэхээр энэ манай монголчууд одоо жоохон түүхээс юу сурч хэвчээ юм бэ? Таны бодлоо. Урд өмнөхийг үгүйсэхгүй байх хэрэгтэй. Урд өмнөхийнхээ алдаа дутагдлыг мэдээд сайн болгоныг үргэлжлүүлж явуулах хэрэгтэй гэж боддог. Ерөөс өмнөх үе болгоныгаа муулдаг. Эсвэл өмнөх үеийн ирээдүйн үеийн муулдаг. Энэ бол ерөөсөө хамгийн ёс суртахуунгүй Монгол хүний түүх соёл байж болохооргүй зүйл байхгүй. Түүхийн залгуун цолгоогоо хадгалж Монголынхаа түүхээс сурах юм. Би одоо ингэж хөдөө явж байгаад заримдаа боддог байхгүй. Машинаар яваад ин чинь 6-7 цаг сайхан замаар давчих чинь. Тэгэхээр энэ 13 дугаар зуунд морьтой энэ Монгол хүн гэдэг энэ дэлхийг яаж одоо эзэмшиж яаж одоо хурж байсан гэхээр зүгээр ном уншаад нэг юу гэдгийг нөгөө гэргээ мэргээгээ дамжуулаад юу ингээд дамжаад явчих юм гэхэд бол зүгээр уншихад бол амархан. Яг өөрөө чи морь унаад яваад үзтээ. Юу тийм ээ? Тэгээд нэг хөдөө яваад нэг жоохон донцгойтой замаар явуулчаад одоо өнөөдөр зовлон зүтгүүрээ ингээд ярих юм байна шүү. Тэгэхээр бидний тэр өвгдөө эцсийн тэр тэсвэр хатуужил, хоол ундны соёл, спортын соёл, зохион байгуулалтын соёл, тэгээд хүн төрөлхтний түүхийг бүтээж байгаа соёл, цэргийн соёл гэдэг ингээд үзэх юм бол агуу тийм түүхтэй ард юм бид өмнөх үеэсээ сурах юм их байдаг байхгүй. Тэгэхээр биднүүсийг 90 онд ирсэн зөвлөгч нар чинь тэр түүхийг мэдэхгүй зүгээр нэг ийм буур орон байна гэж бидэнд зөвлөснөөс
юм ихсэн дээ. Тэгэхээр энэ болгоныгаа бид сайн минь аваад саар минь хаяхгүй бол ерөөсөө ямар ч ардчил гэдэг юм бол жигтэйг сайхан гэдэг байх биш. Энд чи бичээд арчлуу үгүй нөгөө хагас дутуу арчил, эрендэг зэрэмдэг арчил юу ч үлээ янз янзын арчил байгаад байгаа шүү дээ. Тийм арчил орцсон юм биш үү гэд арчил нэлээд бол юу ч хийж болно гэсэн нэг замбараа юмнаас гарч ёс суртахуунаар гоёх цаг ёс суртахуунаа хэрэгжүүлэх цаг болсон ба. Морол одоо жоохон ч гэсэн Монгол улсыгаа зөв талаас нь танилцуулж ийм түүхтэй шашнартай зам заншилтай иргэн давтагдшгүй одоо нүүдлийн соёл иргэншилтэй энэ устж байгаа соёл иргэншлийг хадгалж үлдэж байгаа цөөхөн улсын нэг шүү. Тэгээд дээрэс нь өнөөдөр хөгжил шинжилттэй мөр зэрэгч явах шүү гэдгийг харуулах гэж оролдоод байгаа шүү дээ. Энэ номоор дамжуулаад. Энэ ном англи хэлэн дээр гарч байна. Одоо тэгээд Япон хэлэн дээр бас одоо утгагүй хэвлэгдэж гарахаар болж байгаа юм байна л шүү дээ. Солонгос хэл дээр хэвлэгдсэн, герман хэлэн дээр, орос хэлэн дээр, хятад хэлэн дээр. Одоо ер нь Монголыг хамгийн сайн сурталчилж байгаа бүтээл болчихсон байна л да. Би тэгж бодохгүй байгаа. Яг гэвэл би номоо хэвлүүлэхдээ энэ номыг чи хэвлүүлнэ гэдэг бол маш хэцүү. Ер нь ингээд Германд би ном бичээд номоо хэвлүүлэх гэсэн чинь германууд юу гэсэн хэрэг бол таны ном их сонирхолтой ном байна. Гэхдээ таны ном борлогдохгүй л гэсэн. Тэгэхээр нөгөө та нар чи ямар сони юм бэ? Би ч одоо германтай 40 жил амьдралаа олгосон. Зүүн германд нь сурсан. Баруун германд нь элчин сайдар байсан. Нөгөө хоёр герман нэгдсэний дараа хан нураахт нь оролцсон. Монгол Германы парламентын бүлгийн даргаыг 16 жил хийсэн. Тийм ээ. Тэгэхээр таныг 80 сая герман хүний хэдэн таних вэ гэж. 100 юу, 200 юу, 500 юу. Тэгэхээр би бас нэг том тоо хэлээд 1000 хүн гэсэн. Гэхдээ 1000 хүн танилцж байгаа таны ном хүн чихийн авахгүй шүү дээ. Нэг асуулт байна. Танаа жилд хэдэн сая жуулч очдөг юм бэ гэсэн. Манай чинь 27,000 жуулч очдөг штэ гэсэн чинь уучлаарай тэр шүү дээ. Таны ном сонирхолтой. Тааш сонирхолтой хүн биш вэ? Танаа улс ч гэсэн Германд тийм сонирхолтой улс биш үү? Юу ярьж байгаа юм бэ? Та энэ дэлхийд тийм ээ тий. Тэгээ сонирхолтой улсууд танаа чи сая ярьж орчно. Манай нэг 50-аас 70,000 хүнтэй хотод жил 4.5 сая жуулч ирдэг юм аа. Тэгээ таны ном Монголыг тэр очин хүмүүс авахчгүй авсан ч цөөх аав тийм ч таны ном борлогдохгүй. Нөгөө яг нэг энэ дэш нэг зах зээл харагдаад байгаас би ч бас хуучны үзлэр гэдэг юм уу жигтэйг сайхан бичлээ гэсэн. Тэгээ яг би олон газараа явсны хүчинд миний Германд байдаг улс төрийн найз нөхөд энэ төр хэдийдэн газар оруулаад нэг газар очиод хивсэн л дээ. Тэгээ тийм учраас бол би бол энэ номыг олон хил дээр гаргахад маш их зүтгэл орж өстой олон улсад таньдаг найз нөхдийн буянгаар гарч ив. Тэгэхдээ Герман найз нөхөд надад юу гэж хэлсэн гэхээр бол бид таны номыг гаргахыг ингээд судлаад үзсэн чинь Герман хэл дээр гарсан ном маш цөөхөн байна. Зүгээр гадаадынхны бичсэн ном байдгийн байна. Чингис хаан энэ гэдэг одоо янз янзын номнууд байдгийн байна. Гарсан гэдэг хүний ном байдгийн байна. Тэр бол гэхдээ уран зохиолын ном. Яг бодит амьдралыг ингээд бичсэн ном бол баг байхгүй. Уг нь бол хүнд хүрч чаддаг бол их сонирхолтой ном байна. Тэгээ бид нэг хэвлэх гээд оролдоод үзье. Тэгээ өөрийнхөө редакторыг ажиллуулсан. Тэгээ редактор бол харьцангуй сайн ном байна гэд нилээх редактор зас янзлаа тэгээ Германдаар гарсан. Тэгээ төгсгөлд нь бол яг Франкфуртын дэлхийн том үзэсгэлэн миний ном ч одоо 2 удаа оролцсон. Их бах хэмжээгээр болж л байна. Гэхдээ германууд гэж хэлээ. Энэ бол чихэр бошгүй шүү. Та зүгээр наад чинь түүхийг бүтээсэн энэ ном чинь хизээ нэгэн цагт ингээ байнга л яваад байдаг. Энд чинь Монгол улс сонирхолтой болох тусмаа таны ном цаашдаа гүн шүү гэсэн. Тэгээд Солонгос, Москва одоо 5 сарын сүүлчээр Бээжинд хэвлэгдсэн. Бээжинд хэвлэх гэдэг бол бас бөө юм болж байгаа. Тэгээд Японд 8 сарын 31-нд гэхэд бол хэвлэгдээд гарна гэсэн. Би бас тэг бодож байл одоо Монгол хүнээ бичсэн ном англиар орчуулгадаа тэгээд Amazon-тай хүн авахгүй байхаа яах вэ та гэж бодож ирсэн. Харин санаанаас гадуур авч байл Америкаас, Германаас, энэ Япон хүмүүс хүртэл англиар ном авдаг юм байл. Тэгээд та энэ номоор дамжуулаад дэлхийн одоо унширчлаад юу хэлье гэсэн бодолтой байсан юм. Яг энэ зааг номоор дамжуулаад хэлэхэд бол миний аав ээжтэй олгодвол ингэ үзэх юм бол Монголын 100 гаруй жилийн түүхийг өөрөөр хэлэх юм бол социализмын үеэс 1921 оноос өмнөх үеэс
жоохон оруулаад тэгээ социализмын үеийг аав ээжийнхээ амьдралаар, ах дүүгийнхээ амьдралаар тэгээд өөрөө социализмын үеийн яг одоо амьдралыг харуулад аль болохоор Монголынхаа соёл, зан заншил, түүх, шаштар энэ болгоныг нэмж оруулаад хүнд уншуулах хэлбэрт оруулж байгаа нь бол яг Монголыг бол ямар улс юм бэ? Ямар улс байж байгаад ямар улс болж байгаа юм? Одоо ямар амжилт гаргаж байгаа юм? Бас ямар алдаа дутагдал байгаа юм гэж харуулах гэж оролцсон. Германы нэг 20-од сонин сэтгүүл дээр миний номын талаар шүүмж гарсан. Нийтдээ бас 30-аад хүн шүүмж ütсэн. Тэрэн дотор сонин шүүмж ütсэн байлаа. Германы нэг алдартай зохиолч хэнийг нөгөө Киргизийн Айтматовыг судлаач доктор эмэгтэй бичсэн байлаа. Тэгээ тэр хүн бол бичгтээ юу гэж ütсэн гэхээр таны номыг уншаад Айтматов та хоёр уулзаасаа гэж би амьд байсан бол уулзаасаа гэж бодлоо. Айтматов бол эмээгийнхаа ярьсан яриагаар ном бичсэн хүн. Та бол яг нүүдэлчин амьдралыг өөрийнхөө амьдралаар бичсэн учраас та хоёр уулзаад ингэх юм бол маш сонирхолтой нүүдэлчний ном гарах юм байна гэж бичсэн байна. А нэг Германы хүн бол би бол бас ном их уншдаг нэг архитектор хүн бичсэн байлаа. Архитекторын бол дэлхийд Итали архитекторт тэргүүлж явдаг. Би өөрөө архитектор хүн. Таны номыг уншсан чинь архитекторын шин юм харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол та өөрийнхөө намтраас гадна түүхийг холбоод тэгээс философийн уялдааг олонгийн салгаагүй сонирхолтой бичсэн учраас юм шиг харлаа. Гэх мэтлэгээр их сонин санаанууд гаргаж бас германууд ингээд бичсэн байдаг. Тэгэхээр би энэ нөгөө зааг номын шүүмж манай эрдэмтэн судлаачид эрдэмтэд ингээд нэг заагийн дээр шүүмж гарсан. Нийтдээ 28 хүний шүүмж байгаа. Германы бас нэг 30-аад хүний шүүмж байгаа. Тэгээд сонин сэтгүүл дээр гарсан. Найз нөхдөд сахуулаад том зохиолчдын тэрийг шүүмж. Тэгээ энэ хоёр шүүмж номороо нэг ахаад нэг ном гаргачихвол шүүмж номноос нөгөө том эрдэмтэн судлаач нь энэ дээр нь алдсан байна, энэ дээр нь хоцсон байна, энэ их сонирхолтой байна гэдэг их гоё санаанууд бичсэн. Тэгээ энэ шүүмж номыг уншичаад би бол дараагийнхаа номыг бичье гэж бодож байгаа. Бидэнд их ирээд байна шүү дээ. Одоо урд хийх ажил Монголын дэлхийд таниулах тийм боломж та бүтээгт гарч ирж байгаа учраас би одоо энэ ажилд их дуртай байгаа. Номын төгсгөл та хүчрхэн Монгол эргэж ирнэ гэж тэгж бичсэн байсан бүр тусгай тийм бүлэг байж байгаа. Тэгэхээр та тэн дээр ер нь яг өөрийнхөө одоо үгээр хэлэх юм бол монголчууд маань яавал одоо сэргэж мандаж хүчрхэг болж одоо буцаж ирэх вэ? Тэгээ хүчрхэг Монгол эргэж ирэхдээ хэрхэн эргэж ирэх талаар хамтарч ажиллах хэрэгтэй, эв нэгдэлтэй байх хэрэгтэй, түүх соёлоо бодох хэрэгтэй гэд ингээд хүчрхэг Монгол эргэж ирэх талаар нэлээ бичсэн л дээ. Тэгээд ямар хүн хүчрхэгжүүлэх вэ? Тэр талаараа бичсэн. Тийм учраас бид бол өвгдээдсээс заяасан асар том гентэй хүмүүс. Монгол ген гэж байна. Дээрээс нь жилийн 4 улиралд байгальтайгаа зохицож чадаж хүн мянган мэргэжилтэй ардсан. А дээрээс нь бол өвгдээдсийн манд үлдээсэн үнэт соёл өвөөс түүхээс гадна асар их байгалийн баялагтай. Сул талыг давуу тал болгодог юм бол хэдийгээр энэ хоёр улсын дунд цороогоод хөгжөөд гараад ирэх боломжтой. Бид зөв бодлого, зөв стратеги, зөв явах юм бол гарч ирэх бүрэн боломжтой байна. Тийм учраас энэ саяны нөгөө шунлын далайд, ёроолгүй далайд бичиж ивээрээ, ёроолгүй шүү. Хүн нэг л амьдрна, тэр живж үр хөвгтэй лай тарих хэрэггүй. Байгаль амьдаа сэтгэл хангалуун улс орноо хөгжүүлээд залуу үе маань өндөр боловсролтой, мэдлэгтэй, ажилсаг тэгээд ив нэгдэл сайтай байх юм бол энэ том зах зээлийг давуу тал болгож ашиглаж ингэж хөгжих юм бол Монгол гарч ирэх боломжтой. Ерөөсөө ингээд би номон дээрээс бичсэн жижиг улсууд хөгжиж чаддаггүй тийм хачин тайлбарлалт хүмүүс байдаг юм байна. Нэг орчин үеийн дэлхийгээр сэтгэдэг тэр өөрсдөө ярьдаг. Катар том юм уу? Норвег том юм уу? Сингапур том юм уу? Швейцар том юм уу? Тэгэхээр энийг давуу тал болох манайд бүрэн боломж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр л бодох, сэтгэж ажиллах ёстой доо. Тэгээд тухайлах юм бол Сингапур гэдэг улс жижиг улс байна шүү дээ. Тэр чинь хүлээн дэлхийн хүлээн зөвшөөрөл сүд болж шүү дээ. А манайхыг хичнээн хүчрхийг хичнээн хөгжилтэй болох юм бол
хоёр талыг хөршүүлвэл хүлээж яв. Бид тэдэнтэй нэг төвшөнд барьсан. Одоо ч нэг бензинийн гуйгаад экспортод гаднаас юм авч ихэд гуйгаад л шүү дээ. Уучлаарай, бидэнд бол одоо 3.5 сая хүнд маш их нөөц болцоо. Зөвхөн зүгээр газар авахгүйгээр нар чинь өөрөө л бөө мөнгө сууж шүү дээ. Ганцхан жишээ хэлье. Ийм боломжууд байгаа. Тэгэхээр залуучууд маань их эрчтэй хүчтэй, боловсролтой, мэдлэгтэй байна. Ийм янз янзын цүнх баригч биш, өөрсдийнхөө бодлоор явхад бол би хүчрэх Монголоо эргэж ийнэ гэж миний зааг ном, миний одоо ном бол хүчрэх Монгол эргэж ийнэ гэснээр төрийнхөө сүл дээр өндөрлж байгаа. Зураад төгсгсөн. За маш их баярлалаа. Өнөөдөр маш сайхан яраа боллоо, чаг зарчуулаа. Тэгээд чин сэтгэлээсээ ялсан танд их баярлж байна. Тэгвэл төгсгөлд нь та бас дүгнээд хэлэх юм бол энэ зааг номын талаар уншигчдын сэтгэлд үлдэх ямар үг байна? Ганцхан үйлрэл хэлмээр байна. Хүчрэх Монгол эргэж ирнэ гэж төгсгөө доо. Маш их баярлалаа. За орчуулсан хүний хувьд ч гэсэн итгэлтэй байна. Энэ номноос гэж олж харсан. Ирээдүйг харгаж байна энэ номноос. Танд маш их баярлалаа. Ингээд танай цаашдын ажилд амжилт хүсье. Хамгийн сүүлд дүүгийн ажилд амжилт хүсье. Энэ дэлхийд даяар тархсан монголчуудаа шилдэг номороо маш сайхан соён гэгэрүүлэх ажил хийж байгаа. Маш чухал нь бусдуудаас онцлог нь бол өөрөө номоо судалдаг, тэрийг нэг хүчлэн тайлбарладаг, дотоод гүнзгий агуулгыг нь орж чаддаг учраас бүтэн номыг маш богино хугацаанд маш зөв олгуулж тэрнээс их юм сурч байгаа. Би одоо хоол хүнсэн дээр өөрөө чинь номноос их юм сурч байна. Би өөрөө хүнсчин мэрэгчлээ хүн ч гэсэн их юм сурч байна. Спорт хөдөлгөөн дээр их юм сурч байна. Байгаль дэлхийд ажиллах талаар их юм сурч байна. Хүнтэй харьцах, тэгээ өөрийгөө голохгүй байгаа талаар их юм сурч байна. Гэх мэтлэгээр өөрөөс их юм сурч байгаа. Дүүд их баярлж байгаа. Энийг наадын чинь би одоо олон хүн уншиж сонсоосоо гэж бодож байгаа. Зүгээр бид тэр энэ яриагаараа сурталчилж байгаа юм биш шүү. Бодтүүнээр хэлж энэ хүн тусуулна. Монголчуудаа тусуулна гэдэг би 100% итгэж байгаа. Та нарыг манай диктатор дүүгийн тайлбарлаж байгаа номыг нэг 3-5 ном сонсчих юм бол нөгөө хандах зүг өөрөө ч бидний скватрын үгшил хандах зүг өөрөө аваа явчихдаг юм байна. Би бол одоо номыг их уншиж байгаа, сонсож байгаа. Баярлалаа. Амжилт хүсье. За маш их баярлалаа. Одоо хүртэл бол бид нар юу хийсэн бэ гэхтэй зэрэг дандаа нөгөө гадаадын номуудыг орчуулах, тэгээд тайлбарлах ийм ажлуудыг хийж ирсэн. Одоо энэс цаашаа бол бид нар бас монгол зохиолчдынхоо номыг орчуулад дэлхийд таниулъя гэсэн ийм ажлыг одоо эхлүүлсэн байгаа. Тэгэхээр энэ ажилд одоо манай тэр хүч тавгүй энэ ном их хувь нэмэр оруулж байгаа. Гараа нь болж байгаа юм. Ингээд танд дахин талархал илэрхийлье. Монголын сурталчлах, дэлхийд таниулах. За энэ үйл хэрэгт одоо их хувь нэмэр оруулаа. Танд баярлалаа. За баярлалаа. Хамтдаа өчтөг шоёлоо хүчтэй эхлэнэ. Тэгээд араас нь дагуулнаа. Баярлалаа билүү.